Сайн бацхан өрхөм найзуудаа мөнх баяр та бүхэнтэй хамт байна. Энэ бол дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ. Та бүхэн мэдээж байгчлан бид энэ хөтөлбөрөөр Бурят, Ирхүү, Үр байгальд Якут, Халимаг болон Хятадын хамгийн чухал үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсөлд хамгийн сонирхолтой онцлог мэдээ сурвалжлагуудыг багцлан үзэгчдэд хүргэдэг уламжлалтай. Ингээд сүүлийн 7 хоногийн шилдэг мэдээнүүдийг хамтдаа үзье. Бурятын театр инээд хөөр ардын дуу ханганд сурайтлаа. Бурят хэлний өдрийг тохиолдуулан энд улс орон даяар зочид цуглаж хэл соёлоо тэмдэглэсэн томоохон баяр болсон юм. Орчин цагийн дэлхийн хэл соёлоо хадгалах нь яагаад чухал вэ? Залуучуудад энэ ямар үнцэнтэй вэ? Хамтдаа үзье. Хөгжилтэй Йохор бүжиг, ардын дуу, тоглоом, гар урлын сургалт энэ бүгдийг Бурят хэлний өдрийг ухтан бэлтгэжээ. Драмын театрын үүд нэгэн өдөрш үндэсний баярын талбай болох хуурш, улс орныхоо өнцөг болон бүрээс ирсэн хүмүүсийг нэгэнд орцголлоо. Би Хабаровск хотоос ирсэн. Ердөө 2 сарын өмнө энд нүүжирлээ. Тэнд би Бурят нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Ийм баяр наадам нь Бурятын уламжлалаа хадгалахад үнэхээр их дэмжлэг үзүүлдэг гэж боддог. Өнөөдөр хүүхдүүд, сурагчид, ялангуяа бяцхан жаалууд Бурят хэлээр дуу дуулж, шагаан наадан тоглож байгааг харахад үнэхээр сайхан байна. Энд цугларсан хүн бүр өөрийн хэл соёл, ардын уламжлалаа хадгалах, хамгаалах нэг зорилготой. Хэл мөхөл соёл мөхдөг. Хэрвээ залуус өөрийн их хэлээ мэддэг бол манай соёл илүү цэвэр, анхны хэлбэрээр хадгалагдах байсан. Үзэгчдэд зориулсан тоглолт болж дараа нь Бурят хэлний хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлсэн шагналын эзэд тогтлоо. Шагналуудыг сум байгуулах, шилдэг багш сурагч гэр бүлүүдэд гард болсон юм. Тайсандер Борис Владимирович болон Санжиханде Долгоржаповна Карбаевтың Захамина Эмик. Энэ манай гэр бүлийн ажил болсон. Бид санааг тосгонд төрж, өсч ажилдаг. 1800 орчим хүнтэй бүгд Бурятууд. Насан туршдаа Бурят хэл соёлын төлөө ажиллаж ирлээ. Нөхөр маань Байкал хамтлагийн уран бүтээлч байсан. Би өөрөө нутгийн түүх судлалын чиглэлээр ажилдаг. Бурятын тэргүү Алексей Циденов хэлэхдээ улсын хэмжээнд Бурят хэлний хөгжил хадгалалтыг дэмжихэд жил бүр 70 сая рубль зарцуулж байгаа ч хүүхдүүд чөлөөтэй ярьдаг болохын тулд гэр бүл дотор хэлээ хэрэглэх дадал чухал гэдгийг онцлолоо. Манайд Бурят хэл дээр телевиз, радио ажиллаж байна. Сургалтын ном, тоглоомын материал гаргадаг. Олон арга хэмжээ зохион байгуулж байна. Гэхдээ гэртээ ярьдгүй бол сургууль дээр ярьж сурна гэж байхгүй. Хамгийн чухал нь бид өөрсдөө ярьж өөрийн түүх, соёл, хэл, үнэт өвөө хадгалж байх хэрэгтэй. Бурятын ардын урлын дарга Владимир Павлов мөн тэргүүнийг дэмжиж баярт оролцогсодтой Бурятаар мэдчлэн баяр хүргэлээ. Ирэх жил Бурят улсад алтарган наадам болно. Тэнд бид Бурят хэл соёлыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан. Манай хэл үнэхээр сайхан, соёл маань баялаг. Энэ үеийг бид хамгаалж, улам хөгжүүлэх ёстой. Бурят хэлний баярын тоглолтод сарын турш үргэлжилсэн хэлний сарын арга хэмжээг ёслол төгөлдрөөр хаалаа. Валентина Цыбикова, Даниил Щербаков, Новости дня. Энэ бол жинхэнэ тэсвэр төвчээр ба ялалтын түүх. Бурятын тамирчин Анна Леонова хүнд бэртэл авсан ч Хятадд болсон дэлхийн уршуугийн аварга шалруулах тэмцээнд төрүүлжээ. Ялсны дараах түүний хамгийн ихний бодол мэдээж хамгийн ойр дотны хүндээ зориулагдана. Тэр хүнд юу бичсэн бэ? Гэр бүлийнх нь хэрхэн хүлээн авсан бэ? Дараагийн сурвалжлагаас үзээрэй. Дэлхийн аваргын тэмцээний өмнө Анна Леонова өвдөгний хөндлөн шүрмсөөр тасалжээ. Гэвч бэртэл нь түн цаад болсонгүй. Анна богино зэвсгийн төрөлд өрсөлдөгчтэй огтхонч боломж олгосонгүй алтан медаль хүртсэн юм. Харин Цёншу буюу нударгын төрлөөр мөнгөн медаль хүртжээ.
Честно говоря, еще не... Би одоо ч итгэж чадахгүй байна. Энэ бол миний бага насны мөрөөдөл. 2 дахь төрөлдөө алтан медаль авснаа мэдих тэр мөчөд сэтгэл үнэхээр хөдөлсөн. Сэтгэл хөдлөл дээд зэгтээ хүрсэн. Хамгийн түрүүнд би телеграм руу орж ээждээ "Ээжээ, би дэлхийн аварга боллоо" гэж бичсэн. Ээж минь нулимс унгаад тэр дороо аавд, ах эгч, дүүнерт минь хэлсэн байсан. Манайх өнөр өтгөн болохоор бүгд хамт баярлсан да. Чемпионат мира Дэлхийн аваргын тэмцээн Хятадын Сичуан мужид болж 47 улсын 1000 гаруй тамирчдыг нэгд орцогдолжээ. Буриадын шигшээ баг 3 тамирчнаас бүрдсэн. было 3 спортсмена. Здесь было очень приятно отметить, что Казахстан, Тажикстан, Кыргызстан, бүр Бразил хүртэл улс орнуудын төлөөлөгчд ирж бидэнд баяр хүргэж сэтгэл хөдлснөө илэрхийлж байсан. Оросын тамирчдын түвшин өндөр байдаг нь гадаадын тамирчдад үргэлж сонирхолтой бахархал төрүүлдэг зүйл шүү. уровень спортсменов все-таки Немного не хватило Харин Захар Жданов амглаан жигжитв нар медалийн тавцсан дараа хүрсэнгүй хоёулаа 4-р байранд орчээ. Тэднийг ирэх 11-р сард болох Оросын цомын тэмцээн хүлээж байна. Щербаков. Новости дня. Бас нэгэн шинэ нот спортын тэнгэрт мэндэллээ. Эрхүүгийн хүндий өргөгч Азиза Гуруева Оросын улбаны улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа ч өрсөлдөгчөө буулган авч чадлаа. Тэр ердөө 1 жилийн дотор хэрхэн спортын мастер хүрсэн бэ? Мөн яагаад түүнийг төмөр хадагтай хэмээн нэрлэх болсон тухай дараагийн сурвалжаас үзье. Хагас жилийн бэлтгэл хийгээд Азиза Гуруева тавцсан дээр гарч байна. Жингээ авлаа. Тамирчин маань чадахгүйгээс чадах хүртлээр үзэж байж яллаа. Азиза охин 49 кг хүртэл жингийн ангиллын өсвөр болон залуучуудын аваргаар шалгарлаа. Түүний амжилт огцон мөргөлтөд 63 кг, бүрэлдэхүүнтэд 82, Орос улбаны улсын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Ирхүү хотод болж өнгөрлөө. Эхнийх дээрээ бараг л тэг оноо ахшигсан. Манайхны хэлээр бол бүтлгүйдэг шахлаа. Гэхдээ би өрсөлдөгчөөсөө бүх талаар илүү байж чадсан. Эцэст нь ялалт байгууллаа. Азиза 9 настайгаас спортын замналаа эхэлсэн. 20 хүрсэн ч тэрээр аль хэдийн амжилт гаргаад байна. Түүний тасгалжуулагч Сергей Кузин охиныг хэдэн жилийн турш тасгалжуулж байгаа бөгөөд Азиза нь хүндийн өргөлтийн хувьд төгс биеийн бүтэцтэй гэж үздэг. Азиза 16 настайдаа хүндийн өргөлтөд орж ирсэн. Харин 17 наснда буюу яг жилийн дараа спортын мастер болсон. Энэ бол гайхамшигтай амжилт. Эхлээд ердөө хагас жилийн дараа спортын мастерын зэрэглэлд нэр дэвшигчийн норматив биелүүлж дахин хагас жилийн дараа бүрэн мастер болсон гэсэн үг. Тэр үед ч мөн өсвөрийн улсын аваргад оролцож 18 нас хүрээгүй байсан ч спортын мастерын нормативыг анхны оролдлогоор биелүүлсэн. Азиза зөвхөн хүндийн өргөлтөөр хязгаарлагдсангүй. Тэрээр пауэрлифтингийн олон улсын хэмжээний спортын мастер бөгөөд 7 удаа дэлхийн дээд амжилт тогтоосон. Тасгалжуулагчийн хэлснээр одоогийн гол зорилго нь Оросын шигшээ багтах бөгөөд дараагийн алхам нь 2028 оны Олимпиад өрсөлдөх юм байна. Константин Синицын специально для программы новости. Өвөр байгальд гал төмрийн эсрэг тэмцэх өвөрмөц арга хэрэгжиж эхэлжээ. Үүнд бизон өхөрнүүд туслана гинэ. Та андорогвэ судлаачид өндөр хатсан өвсийг идэж байгалаа хамгаалах үүрэгтэй эдгээр амьтдыг дахин нутагшуулах санал гаргаж байна. Канадын бизонууд хэрхэн ой модыг төмрөөс хамгаалж чадах вэ? Читагийн сэтгүүлчдийн сурвалжаас хамтдаа үзье. 2025 оны эхнээс өвөр байгалийн хязгаарт 922 удаагийн тал хээрийн төмөр бүртгэгджээ. Томоохон төмрийн нэг шалтгаан нь амьтад иддэггүй өтгөн өвсний давхарга юм. Харин нүүдэлчин цагаан зээрийн тоос хангалтгүй учраас өвсийг хязгаарлахад хүрэлцэхгүй байгаа юм байна. Тиймээс бүс нутагт өвсний өсөлтийг бууруулах зорилгоор бизон зэрлэг үхрийг дахин нутагшуулах боломжийг судалж байна. Өвөр байгалийн нөхцөлд энэ санаачлага маш чухал. Нэгдүгээрт зэрлэг амьтдын тоо өснө. Хоёрдугаарт энэ байгалийн төмөртөд тэмцэх арга юм. Эд хөвсгөө бол шатах зүйлч үгүй болно. Монголын тал руу харахад тэнд их сүрэгтэй бус нутагт гал бараг гардаггүй. Зомжин өвс ердөө 5 см ургаад л мал амьтад бүгдийг нь идчихдэг. Харин маан нутагт өвс бүслэхийг хүрч ургадаг тул төмөр гарах нь амархан. Тэрч байтугай хээрийн төмөр ойроо орж оройн төмөр болдог. Бизон үхрийг буцаа нутагшуулах санаа хэдэн 10 жилийн өмнө гарч байжээ. Харин одоо уг санаачлагын бодит жишээ амжилттай хэрэгжиж байна. Хурш Якутийн Плейстоцны хүрээлэнд Канада улсаас ирсэн 50 бизон амьдарч байгаа бол 400 гаруй нь байгаль зэрлэгээрээ оршиж байна.
Энэ санааг манай аав гаргасан юм. Тэр Плейстоцены паркийг байгуулахдаа хамгийн түрүүнд бизон оруулахыг хүссэн юм. Учир нь 20-30 мянган жилийн өмнө мөслийн үед хойд нутгийн өндөр бүтээмжтэй бэлчээрийн экосистемд бизон голлох үүрэгтэй амьтан байв. Нэг арслан заан бүрт 5 бизон үхэр ногддог. Тэр үед Евразийн хамгийн түгээмэл амьтан байсан юм байна. Бизон үржүүлгийн туршлагаас харахад тэд хойд туйлын хатуу ширүү нөхцөлд амжилттай амьдарчдаг. Өөрийн сүрэг удам үүсгэж бэлчээрээ бүрдүүлдэг нь байгаль цагуурт эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс Канад гаралтай эдгээр авраг амьтад өвөр байгалийн тал нутгийн холын хамаатныхаа нутагт таваараа тасах бүрэн боломжтой гэж үзэж байна. Манай нутаг археологийн хувьд үнэхээр баялаг. Хад чулуун зэвсгийн үеэс эхлээд эртний төмрийн үед хүртэл суурин газруудаас бизон болон арслан зааны яс олддог юм а. Хэдийгээр Египтийн пирамидууд хэдэн мянган жил болсон байсан ч тэр үед манай нутагт арслан заан бизон зэрэг амьтад амьдарч байжээ. Гэсэн ч төсөл хэрэгжүүлэхэд урт хугацаа ихээхэн хөрөнгө шаардлагатай. Одоогоор бизон үржүүлэх газрууд тодорхой болсон бөгөөд тэдгээр нь өвөр байгалийн өмнөд хэсгийн тусгай хамгаалттай бүсүүд юм. Эхлээд их сүрэг бүрдүүлэх хэрэгтэй. Азар бизон үхэр нь хөдөө аж ахуйн ангилалд багтдаг тул зэрлэг амьтаас ялгаатайгаар шилжүүлэн нутагшуулахад хүндрэл багтай. Харин аргал гэх мэт ховор улаан номонд орсон амьтдыг шилжүүлэхэд асар их бэрхшээл гардаг. Бизонуудын хувьд ийм асуудал гарахгүй. Тэд фермийн нөхцөлд сайхан амьдардаг. Арслан зааны нуух хэмээн нэрлэгдсэн байгаль сэргээх ажилд хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Гэсэн ч өвөр байгалийн хөгжүүлэгчид энэ санааг бодит болгохын төлөө тууштай ажиллаж байна. Ойрын хэдхэн жилийн дараа нутгийнхан болон жуулчид тал хээрт инх тайвнаар бэлчиж буй эвэртэй аваргууд болох бизонуудыг өөрийн нүдээр харах боломжтой болох юм а. Урт хугацааны дараа хүлээлтийн дараа болсон нэгэн сайхан уулзалтыг хүргье. Хятадын Шинжаанаас халимгийн угсаа гаралтай хүмүүс өвөг дээдсийнхаа нутагт халимгт иржээ. Тэдний өвөг дээдс энэ нутгийн 200 гаруй жилийн өмнө орхисон гэдэг. Харин одоо тэд өвгдийн нутагт хөл тавьж мөрөөдлөө биелүүллээ. Хятадын төлөөлөгчид 2 дахь удаага халимагт айлчилж байна. Тэдний хувьд энэ бол зүгээр нэг айлчлал бус өвөг дээдсийнх нь нутаг юм. Шинжаанаас ирсэн зочдын хувьд энэ аялал бол угийн сурвалж түүх соёлтойгоо дахин холбогдох онцгой мөч байлаа. Бид өмнө нь Шинжааны хэд хэдэн аймагт зочилсон. Тэнд биднийг маш халуун дотн илгэсгэр хүлээн авсан. Тиймээс бид одоо ахын дүүсээ яг адил халуун сэтгэлээр угтаж байгааг харахад надад үнэхээр сайхан байна. Энэ уулзалт бид бүгдийн хувьд чухал сэтгэл хөдлөм үйл явдал юм. Шинжаан уйгурын автономт бүсээс ирсэн уран бүтээлчид үзэгчдэд мартагдашгүй тоглолт бэлгэлээ. Тайзан дээр их хэлээрээ дуулж уламжлалт бүжгүүдэд танилцуулсан бөгөөд халимгийн авьяастан Дмитрий Шараев болон хүүхдийн уран бүтээлч хамтлагууд ч оролцжээ. Сэтгэл тогтолж хөөрч байна. Өнгөрсөн 100 эрэгт нь бид тоглолтыг үзсэн. Дуунууд нь сэтгэл хөдлөгдөг. Тиймээс бид үргэлж ахын дүүсээ баяртайгаар угтдаг. Өнөөдөр манай нутгийнхан Шинжааны халимгууд ирж байгаад үнэхээр баяртай байна. Тэд 1771 онд нүүж явсан. Түүнээс хойш 200 гаруй жил өнгөрч байна. Өнөөдөр тэд нутагтаа ирж буйн бахархалтай мөч юм а. Би өвөг дээдсийн нутагт ирэх азтай хувь тохиолд маш их баярлаж байна. Миний өвөө эмээнаар үргэлж Волга мөрний хөвөөнд Каспийн тэнгисийн иргэд ах дүүс маань амьдардаг гэж ярьдаг байсан. Харин одоо би энэ нутгаа үзэж та нартайгаа уулзч чадлаа. Би олон жил халимагт өвөг дээдсийн нутагт ирэхийг мөрөөсөөр ирсэн. Манай найрамдал Улаанбаатарчиж бүс нутаг улс орнуудын нөхөрлөл улам гүнзгэж байг гэж хүсэж байна. Якутск хотын жирийн автобуснууд явдаг музей болон хувиржээ. Ажилдаа явах өдөртөө аялал байхаа болж домог үлгэрийн ертөнцөөр аялах шинэ боломж болон өөрчлөгдөжээ. Хуучны домгууд жолоочдын амнаас хэрхэн дахин амилж байна вэ? Үүнийг дараагийн сурвалжгаар үзье. Хаанч байсан гоо үсгэлэн мэдрэх боломжтой бүр автобусн дотор хүртэл. Энэ санаа Суал нэртэй төслийн үндэс болсон юм. Төслийн хүрээнд бэлтгэсэн 74 аудио бичлэгийн 60 сонсогчдыг Туймаада хөндийн домог үлгэрүүд рүү аялуулах болно.
Бичлэг Дэлэ Бодураас эхлээд Шүргэний уурхай хүртэл Якутск хотын түүхийг бүхэлдэн багтаасан байна. Эдгээр дамгуудын олонх нь 100 жилийн өмнө эрдэмтэн судлаачдын бичиж үлдээсэн бүтээлүүд байна. Тэр үед эрдэмтэд 70-80 настай тухайн үеийн аман хэлний жинхэнэ тээгч эзэд болох хүмүүстэй ярилцлага хийж мэдээлэл цуглуулдаг байсан. Харин өнөөгийн уншигчдад тэр үеийн аман зохиолын хэл хүндрэлтэй санагддаг. Тиймээс эхлээд текстийг орчин үеийн якут хэлээр хэлбэршүүлэн найруулж дараа нь орос хэл рүү орчуулсан. Төслийн 2 дахь хэсэг үл үзэгдэх фронтын бааtruуд бол хотын нийтийн тээврийн жолооч нарын тухай өгүүлдэг. 12 дугаартай шугамын жолооч Александр Хачатрян ээлдэг зан сайхан сэтгэлээрээ аль хэдийн олонд танигдсан нэг. Жишээлбэл 6 дугаар сарын 1-нд тэрээр хүүхдүүдэд амттан тарааж автобусандаа хүүхдийн дуу гიშгэлүүлсэн байдаг. Энэ болон бусад хөгжилтэй түүхүүд түүнд зориулсан 12 өгүүлгийн нэгэнд багтжээ. Би автобусын жолооч болоод удаагүй байна. Сайхан сонирхолтой ажил шүү. Өглөөг сэргэлэн цуваа ухтдаг. Зорчигчдоо сайхан ажтаа ухтаавна. Хүмүүс ч гэсэн жолооч бүхэнтэй сайхан ийдэг харьцаж бүү муухай ажилласаа гэдэг юм. Тэртээ тэргүй хүнд ажил шүү дээ. Хүмүүс бухимдалтай суулаа гэхэд сайхан ухтаж аваад ийдгээр болгохыг хичээдэг. Төслийн бичлэг бүр дүрстэй бүтээгдсэн байна. Урлагийн хэсгийг уран бүтээлч Мира Аргунова хариуцсан бөгөөд тэрээр Якутын дамгуудаар сэдвүүлсэн 27 зураг зурчээ. Харин автобусны жолооч нарын тухай түүхүүдийг дүрсэлсэн бүтээлүүдийг шалгарсан залуу зураачид бүтээсэн байна. Бид байгаль дээр гарч уран бүтээлийн материал цуглуулах хэд хэдэн аялал хийсэн. Жишээлбэл миний ард байгаа зураг яг тухайн газарт нь зурсан бүтээл юм. Дараа нь студид олон цагаар ажиллаж дэвчээр шаардсан урт үйл явц өрнөсөн. Гэхдээ энэ бүх ажил хүмүүсийг урамшуулж, зориг, ухаан, инрэл зэрэг бидний нутгийн уламжлалт үн цэнийг мэдрүүлэх болно гэж найдаж байна. Төслийн соёлын болон уран бүтээлийн ач холбогдлоос гадна нийгмийн чухал зорилготой хэсэг бий. Энэхүү ажлын нэг гол зорилго бол автобусны жолооч мэргэжлийн нэр хүнлийг өргөх явдал юм. Төсөл 2 хэлээр Орос ба Якут хэлээр хэрэгжиж байгаа нь онцлог. Түүнд янз бүрийн мэргэжлийн болон уран бүтээлч хүмүүс идэвхтэй оролцсон биднийг баярлуулж байна. QR кодыг уншуулснаар аудио бичлэгүүдийг сонсох боломжтой. Одоогоор 15 чиглэлийн аудио автобус Якутскийн гудамжаар явж байгаа бөгөөд цаашид автобусны тоог 33 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятадын кино урлаг энэ жил дэлхийд даяар дээд амжилтуудыг тогтоож байна. Зөвхөн орлогоороо биш шүү. Хятадын кино жуулчдыг татах шинэ шалтгаан болжээ. Дэлгэцийн нэгэн бүтээл хүн бүрийг аялалд гаргахад хүргэж чадна гэдэг итгэх үү? Хамтдаа үзье. 10 дугаар сарын 20-ны байдлаар Хятадын кинонуудын гадаад орнуудаас олсон тасалбарын нийт орлого 1 тэрбум юан буюу 140 сая $. Давжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны нийт дүнгээс давсан байна. Гадаад зах зээл дээр хамгийн өндөр орлого олсон кино бол Неча 2 хэмээх анимашн бүтээл бөгөөд 69 сая $. Ашиг орлогоор Хятадын киноны түүхэнд гадаадад хамгийн амжилттай нээлтгэлсэн уран бүтээл болсон байна. За мөн энэ онд Хятадын арт түмний Японы төрөмгийллийг эсэргүүцэн тэмцсэн дайны тухай кинонууд дэлхийд даяарх үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ. 2025 онд Хятадын кино урлаг эцэст нь гадаад зах зээлд бодит амжилт үзүүлж эхэллээ. Сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж ирснийг бодолцвол энэ бол том дэвшил юм а. Энэ оны 2 дугаар сард бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний кино уран сайхны газраас наачлахаар Хятадын кинотой хамт аялын нэртэй компанид ажил эхэлсэн бөгөөд түүний зорилго нь Хятад киног дэлхийд даяар сурталчлан таниулах, мөн гадаадын жуулчдыг Хятадд татах явдал юм а. Би Хятадын домог үлгэрийн ертөнцид дуртай. Тиймээс энэ киноны сэдэв надад үнэхээр сонирхолтой санагдсан. Зөвхөн адал явдал экшн үзэгдлүүдүүдийг гүн хааны хугдхуун бүхий гэр бүлийн үнцэн ёс суртахууны сургамжууд бий. Үнэхээр гайхалтай. Анимашны хэв маяг нь барууны бүтээлүүдээс эрс ялгаатай шинэлэг мэдрэмж төрүүлдэг шүү. Кино урлагийн нөлөөгөөр Хятадыг сонирхох болсон хүмүүсийн дунд Европ 2 хэмээх аяллаа хөлгийн зорчигчдод ч багтжээ. Энэхүү хөлөг саяхан Бээжингээс 100 гаруй километрийн зайд орших Тянжиний бомбд ирсэн бөгөөд тавцан дээр нь Герман, Швейцар болон бусад орны 400 гаруй жуулчин зорчиж байна. Тэдний олонх нь Хятадын байгаль уламжлалт түүхийг дэлгэцнээс харах биш, бичлэн үзэхийн тулд энэ аяллыг сонгожээ.
Дэлхийд үзэсгэлэнт газар олон бий. Зарим газрыг чи зөвхөн өөрийн нүдээр үзсэн хоноо л гайхамшигыг ойлгодог. Заримдаа кинонд харсан тэр л үзэсгэлэнт газрыг хараад ийм сайхан газар байдаг гэж үү гэж гайхширдаг. Дараа нь би заавал очих ёстой гэж өөртөө хэлдэг дээ. Тянжин хотын захиргаа гадаад жуулчдад зориулсан тусгай кино аяллаа маршрутуудыг боловсруулсан бөгөөд үүнд алдартай кино зураг авалтын газрууд хятад кинотой холбоотой соёлын арга хэмжээнүүдийг хамруулжээ. Нээч 2 анимашн кинон дотооддоо төдийгүй гадаадд ч амжилттай нээлтгийснээр хятадын соёлын сонирхлыг улам нэмэгдүүлж байна. Би Бээжин, Шанхайн тухай олон кино үзсэн. Олон талт өргөн дэлгэр нутагтай үзэж барахгүй юм байна гэдгийг ойлголоо. Ийхүү China Film Plus хөтөлбөрийн хүрээнд хятадын кино дэлхийн тайзнаа хүчтэй гарч ирж шин зорилгоо дэлхийд дахин соёлын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилт болох нь дэвшүүлж байна. Хятад жолоочийн ядаргааг илрүүлж хөдөлгөөнийг өөрөө удирдан автомашинуудыг туршиж байна. Хиймэл оюун энгийн тээврийн хэрэгслийг ухаалаг туслах болон өөрчилжээ. Бие даасан жолоочлыг систем бидний аяллыг хэрхэн аюулгүй тав тухтай болгох вэ? Дараагийн сурвалжлагаас сонирхъя. Будущее вождение 2025 оны олон улсын ухаалгаар холбогдсон тээврийн хэрэгслийн баг хурал болж жолоодлохын ирээдүй юм. Хиймэл оюун ухаан автомашины салбарт өрнөж буй асар том өөрчлөлтийн хөдөлгөгч хүч юм а. Энэ нь энгийн тээврийн хэрэгслийг ухаалаг харилцан холбогдсон орон зай болгон хувиргаж байна. Ийм өөрчлөлт хамгийн тод хоёр чиглэлд илэрч байгаа. Ухаалаг бүхээг болон ухаалаг жолоодлого. Энэ бол жолоочийн нүрийг таних тохиолдолд 3D камер юм. Ядрах нойр хүрэх үед сэрэмжлүүлж анхааруул өгдөг. Ялангуяа урт хугацааны аялал эсвэл бороо зэрэг хүндрэлтэй нөхцөлд хэрэгтэй бөгөөд жолоодлагын аюулгүй байдлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг юм а. Үзэсгэлэнд зөвхөн автомат жолоодлого буусан мөн ухаалаг бүхээг буюу автомашины дотоод орчны технологиудад онцгой анхаарал хандуулжээ. Ухаалаг бүхээг нь жолоочтой харилцан ажиллаж ядаргааг бууруулах жолоодлагыг илүү тухтай аюулгүй болгоход чиглэгдэв. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор жолоодлогын туслах системүүдийн хэрэглээ Хятад улсад ухардцтай өсөж байгаа бөгөөд 2025 оны 1-ээс 5 дугаар сарын хооронд шинээр үйлдвэрлэгдсэн суудлын автомашины 61% нь ийм системтэй болжээ. Эдгээр платформуд нь автомашин үйлдвэрлэгчдэд сургалтын загвар боловсруулах туршилтын симуляц явуулахад тусалдаг. Жишээлбэл сүжөө, хотод тээврийн хэрэгслийн туршилт болон замын хөгжлийг нэгтгэн боловсруулж автомат жолоодлагын системийг хөгжүүлэхэд зориулсан сургалтын загварууд бий болгож байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухаан автомашины үйлдвэрлэлийг шинжилж ухаалгаар холбогдсон тээврийн хэрэгслүүд энэ өөрчлөлтийн тэргуун игнэнд явж байна. Александр Яровой, CGTN. Ингээд энэ удаа хүргэх мэдээ маань дууслаа. Ice Global-ыг үзэж байгаараа ингэснээр та Монгол төдийгүй хөрш орнуудад болж буй үйл явдлуудыг төвд байх болно. Мөнх 2 5 хүнтэй хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзцгаая.